Байсан уу? Япон хүмүүрийн мэддэг нэгэн аимшигтай түүх байдаг. Энэ бол сургууль дээрээ банк дээрлэхүүлдэг байсан нэгэн охины тухай гонигт түүх юм. Тэр охин сурлах сайтай, даруухан, бараг найзгүй нэгэн байжээ. Ангийнхан нь түүнийг хачин, ганцаардмал хэмээн шоолж, өдөр бүр доромжлон, заримдаа гар хүлж тохурхдаг байв. Багш нар нь үүнийг анзаардаггүй. Охин ч хүнд ч хэлдэггүй байсан бөгөөд зүгээр л бүгдийг төвчин өнгөрүүлдэг байлаа. Нэгэн орой хичээл тараад охиныг галт тэрэгний буудлын руу явж байхад нь ангийнх нь хүүхдүүд араас нь дагаж айлган сүрдүүсээр зам руу шахжээ. Тэр мөчөд охин халтирч яг галт тэрэг орж ирэх үед замаас гарч чадсангүй. Хамгийн аимшигтай нь хинж түүнийг аврах гэж оролдоогүй. Айсан ч шинжгүй байсан гэдэг. Галт тэрэг охины биеийг дайрч битхүүсээр нь тасцсан ч тэр дороо үхээгүй маш их зовж өгсөн. Тэр цагаас хойш Японы шүн дундын гудамжаар тек тек гэх сонин чимээ сонсогдох болсон байна. Энэ нь доод биегүй болсон охины сүнс гараараа газар тулан мөлхөж яваа чимээ юм. Тэр сүнс өөрийг нь дээрлэгсэн хүмүүсийг хайж явдаг гэдэг. Хэрвээ тэр тантай таарлдвал миний хүл хаана байна гэж асууна. Хэрвээ та зөв хариулж чадвал амьд үлдэх боломжтой. Харин чадахгүй бол таныг ч бас өөрийнхөө адил болгодог. Тиймээс манайхан хэнийг ч битгий дээрлэх. Учир нь чи хэнийг ямар аимшигт зүйл рүү түлхэж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Хэрв та үргэлжлэн сонсохыг хүсвэл манай YouTube хаягаас үзээрэй.